За энэ удаагийн хичээлээр маш гоё honey butter chicken буюу хэрлэг тэгээ маслны гоё кремний амттай дахианы мах хэрхэн хийхийг та бүхэнд зааж өгье. Гэрт байдаг л зүйлүүд ордог. Тэгээд энэ удаа дахианы яг цээж мах биш, дахианы гуйны цул махаар хийсэн байгаа. Тэгээ баг зэрэг өөхтөө мөн гоё шүүслэг байдаг учраас илүү гоё амттай болдог гэж боддог. Та бүхэн бас сонгоод тэгээд үзээрэй. Тэгээд дахианы махаа нэмгэн гоё жигдхэн хэрчээд хүснээрээ хэрчээрээ нэмгэн хэрчих юм бол шарагдахад илүү гоё сайн болтгоо гэж бодож байна. Тэгээд хүүтэн усаар дахианы махаа сайтар угааж өгөөрэй. Халуун биш хүүтэн усанд угаах юм бол дахианы мах маань амтаа алдахгүй байгаа. Тэгээд угаасны дараа мэдээж сайтар шүүж аваад тэгээд дахианы махаа амтлах болно. Тэгээд бичгэн жоор орсон байгаа. Тэгээд дахианы маханд маань ер нь эрдэнэ шин болон төмсний цартуул ордог байгаа. Алийг сонгосон болно. Цартуул маань илүү сайн барьцалдаж өгөөд дахианы махны бүрмэл бүрх хэсэгт маань илүү сайн наалдаж өгдөг байгаа. Тэгээд мөн бэлэг хөөлөгч буюу бэкинг паудер орснороо та дахианы гадна талын бүрмэл хэсэг маань илүү гоё хөөлттэй бомгоор гоё шаржигнуур болоход нь тусалдаг байгаа юм шүү. Тэгээд сайтар гурил болон цартуул амтлагаагаараа сайтарч игээд тарааж өгөөрөө та бүхэн гараараа. Тэгээд энэ хугацаанд та бүхэн тосоо хамгийн өндөр температурт халааж бэлдсэн байх ёстой шүү. Тэгээд мөн дахианы махаа шарах үедээ та бүхэн тосоо танаа халаадаг билетийг 9 хүртэл байдаг бол 5 дээр нь тохируулах ёстой. Дунд хамгийн их дээр нь халаагаад дунд нь болтол буулгаараа. Тэгээд та бүхэн дахианы махаа жигдгэн бүгдийг нь жигдэлж тавьж өгөөрөө. Тэгээ 1 кг дахианы мах орсон байгаа юм шүү. Тэгээд та бүхэн өөрсдөө хийх явцдаа эдгээр орцуудыг хэрэг хэмжээний дахианы мах орсноос шалтгаалаад орцуудын баг зэрэг хэсгэж багасгаж болох юм шүү. Тэгээд дахианы махтаа хавтгай хэрцүү учраас 2 талаар нь шарахад л хангалттай. Тэгээд 2 удаа шарах болно. Энэ эхний удаадаа 5 минут орчим шаргал өнгөтэй, алтан шаргал өнгөтэй болтол нь шарах юм шүү. Хит борлуулах шаардлага байхгүй. Тэгээд 2 удаа шарж байгаагийн шалтгаан нь хитрхи гадна тал нь хитрхи болохоос хамгаалахаас гадна маш гоё амтын шингээж өгөхөд тусалдаг. Илүү шаржигнуур болоход нь тусалдаг байгаа юм шүү. Тэгээд мөн голын мах нь сайн болоход нь туслана. Тэгээд дахианы махаа 10 минут амарч авах хооронд нь саримсаа жижиглэн хэрчиж бэлдэж болох юм шүү. За тэгээд 10 минут хүрсний дараа дахин 1 удаа шарах байгаа. Энэ удаадаа 2 минут шарахад хангалттай. Тэгээ 2 минут шарахад тос маань мэдээж төрүүлж халаасан байх ёстой юм шүү тосоо. Тэгээд энэ удаа дахианы мах маань илүү гоё алтан шаргал өнгөтэй болсон байх болно. Тэгээд энэ удаа арай том савнда масл болон саримсаа хийж шарах ёстой. Тэгээд масл маань гоё бөмбөлөг үсээд шарагдаж эхлэх явцад саримс маань мөн гоё шарагдаж энэ хоёрын хоорондох амт нь маш гоё амт үүсгэх ёстой. Тэгээд үүн дээрээ мөн соёо савс болон сахараа нэмж өгөх хэрэгтэй. Тэгээд сахар болон соёо соус хайлаад мөн шарагдаад ирэх явцад энэ гарсан өнгө маань дахианы махыг маань илүү гоё бор шаргал өнгөтэй болоход нь тусалдаг юм шүү. Мөн зүгийн бал нэмэж өгч байгаа учраас та бүхэн сахараа өөртөө амтлагаараа тохируулан бас ихсгэж багасгаж болно. Тэгээд мөн хулууны үрийг нэмж шарж өгөх хэрэгтэй. Хулууны үр маань маш гоё амт өндөр нэмж тэгээд шарагдсан хулуун маань маш гоё мөн амт нэмж өгдөг байгаа юм шүү. Тэгээд та бүхэн дахиагаа нэмж хийсний дараа тасралтгүй сайн ёроол орно
утгаж өгөөрөө ингэснээр дахиа маань наалтгаас сэргийлж өгж байгаа. Тэгээд нийт дахиагаа жигдхэн чихрийн соусандаа бүрэн бүрхснээ дараа та бүхэн галаас аавна. Хүсснээрээ тавгалж идээрээ. Тэгээд имжихэрлэг соустай дахиад учраас та бүхэн ямар нэгэн хуйлц шаардлагагүй, харин хажууд нь ногооны хачиртай идвэл та бүхэнд илүү таалагдана гэж итгэж байна. Тэгээд хулууны өр хэрэглэхгүй ч байсан болно. Гэхдээ хулууны өр хийх юм бол шарагдсан хулуу маань маш гоё өрмөц амт үнэр хоолнд маань өгсөн байдаг юм шүү. Та бүхэн туршаад үзээрэй гэж хүсье.